уул уурхаан, оюутлахын нөлөөллийг ерөнхийдөө цэвэрлээд харах юм бол үйлчлэгээний салбар бол бусад одоо салбарт бол ерөнхийдөө дандаа хасах төвдөл гарна. Ирээдүгээс мөнгө авч хэрэгж байна. Тэгэхээр ирээдүгээс мөнгө авах уу, ирээдүг үр тавьж ийн гэдэг чинь. Уг нь ирээдүгээс мөнгө авж байгаа бол тэрүүгээр мөнгө хийх хөрөнгө оруулалтанд оруулах хэрэгтэй байна. Тэгээд 5 зургийн үрийг нэмэгдүүлээд баг 1.8 хүргээд тэгээд одоо хүмүүс мөнгө тариачаа гэдэг байна. Тэгээд дараа нь ярихаараа чинь нүүрсийн салбарыг бол тийм их амар өрөнд оруулаад дараа нь гадаадын хөрөнгө оруулалтыг яаж олох вэ? Ингээ энэ бүгд юуг харуулж ийн гэхээр бол ерөөсөө Монголын хувийн хөвшил өнөөгийн байдал бол үнэхээр хүнд, маш хүнд.